Улсын эрхийн прокурорын газар, хууль зүйн дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд Монгол улсад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 65 чигүүргийн 1102 байгууллагын 13,000 орчим эрх бүхий албан тушаалтнуудыг нэгдсэн системийг хэрхэн ашиглах талаар сургаж, дадлагжуулах зорилгоор сургагч багш нарыг бэлтгэж байна. 2024 оны 11-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй сургагч багш бэлтгэх 3 өдрийн практик сургалтад нийслэл, тээвэр, дүүрэг, аймаг, сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд болон алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцлоо. Зөрчлийн хэрэг бүртгэлийн нэгдсэн систем маань бол одоо ингээд хөгжүүлэгдэж дуусаад ашиглалтанд одоо хүлээж авах шат руугаа ойртож байна. Энэтэй холбоотой бид бүхэн одоо сургагч багш нарынхаа сургалтыг хийж байна. За энэ систем маань ашиглалтанд орсноор зөрчлийн хэргийг хяналт шийдвэрлэх чигүүргийн 65 байгууллага маань бол бүгдээрээ энэ системтэй холбогдох байгаа. Ингэж холбогдсны үндсэн дээр бол зөрчлийн одоо хэрэг хяналт шийдвэрлэх хууль маань хэрэгжилт маань сайжирна. Тэгээд иргэдийн эрхийг хангах асуудал маань бол бас их давуу тал үүснэ. Тэгээд дээр нь одоо мэдээллийг нэгдсэн сувгаар авч байгаа учраас эндээс бол одоо статистик тоо мэдээ маань бол одоо үнэн зөв харахын боломжууд бүрднэ гэж үзэж байгаа. За зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд зөрчил шалгах ажиллагаа явуулж байгаа 65 чигүүргийн 13,000 орчим эрх бүхий албан тушаалтныг сургалт зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд прокурорын байгууллагаас 27 прокурорыг, цагдаагийн байгууллагаас 37 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг бол эхлүүлээд байна. За энэхүү сургагч багшаар бэлтгэгдсэн прокуроруудын тухайд гэх юм бол цагдаагийн байгууллагаас бусад эрх бүхий албан тушаалтнуудад бол улсын хэмжээнд сургалтыг зохион байгуулна. За цагдаагийн байгууллагаас хамрагдсан албан тушаалтнууд, цаашлаад цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудаа сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа. За улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад ашиглагдах зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем цагдаагийн байгууллагад нэвтэрснээр за албаагчдын ачаалал буурах, за зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа захимжих зэрэг одоо энэ давуу талтай. За өнөөдөр 21 аймаг 9 дүүргийн цагдаагийн байгууллагын нийт 37 албаагч зөрчлийн мэдээллийн нэгдсэн системийн сургагч багш бэлтгэх сургалтанд одоо хамрагдаж байна. За эдгээр албаагч маань сургагч багшаар бэлтгэгдснээр өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх бүхий албаагчдын за энэхүү системд ажиллах арга зүйгээр сулган дадлагжуулах үүрэгтэй юм аа. Энэхүү систем нь хэрэглээнд нэвтэрснээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлсэн шүүхийн мэдээлэл нэг системд төвлөрч, улсын хэмжээнд статистик мэдээ нэг их сурвалжаас бодиттой гарах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа цахимаар явагдах, зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжрах зэрэг ач холбогдолтой юм аа. Нэгдсэн систем гэж